4 сараас хойш найзууд бид ч одоо өдөр шөнөгүй хамт явсаар байгаа. Хамаагүй болчт юм байна. Гэхдээ өнөөдөр би зориуд таксид явж ирсэнээр өмнө манай нээлттэй харсан шинжлэх нийтсэн хөдөлгөөний шинэ жил өнөөдөр орой бас босох юм байгаа үүний дараа. Гэхдээ өчигдөр ч юм уу бид нар Чимдээгийнхэн офис сууж хахад нэг тийм надад нэг тийм бяцхан гоник гэх юм уу агуу гоник төрөөд тэр гоник маань одоо явж байгаа. Гэхдээ өнөөдөр та бүхний гараад эргээд би сэргэж чинь л та. Монголд ирээдүй байгаа юм байна гэж яваа цаг та бүхний хараад. Гониг нь юу вэ гэхээр өнөөдөр 5-6 хүн Арсын намын дараад нэр дэвшиж байна. Төрөө нэр чинь Луугаан төмөр ахаас өгсүүлэл бүгдээрээ төрд. Одоо тийм өндөр албан тушаал хашаад өнөөдрийн эдийн засаг улс төрийн энэ нөхцөл байдалд хүргэх сайн муу шийдвэрийг бүгдээрээ гаргалцаа явж ирсэн хүмүүс. Нэгсэндээ тэднэрт нэг агшин нэвтрүүлэхээр бол хүрд эргүүлэх боломж бол маш олон удаа олгогдсон хүмүүс байхгүй. Өнөөдөр манай Чимдээ ба түүний нөхөд бид нар анх удаага л тэр хүрдийг эргүүлэх гэж оролдож байна л да. Тэр агшин нэвтрүүлэлд ороод хүрдээ эргүүлэх гэдэг үзэл санаагаа 4 сар 5 сар бид нар хэллээ. Өнөөдөр зээн хол даргын яриад байгаа намын дүрэн дээр гарсан 3-4 дугаар зүйл заалт нь бол яг л одоо манай хөдөлгөөнийхний л ярьж ирсэн бүгд манлайлж ажлын хэсгийн жишээ 3 дахь бүлгийн гишүүнчил татрын асуудлыг бие ажлын хэсгийн ахлагч нь бол шин 6 орж бичсэн. Тэр чигээрээ л орсон тэр дүрэн дээр. Тэрийг ол их хуралдаар хамгаалал явсан. Ажлын хэсгийн хуралдаанд харагдаагүй тэр гишүүд өнөөдөр телевиз өмнө гарахаар ингээ манай нам шинжлэгчийн юм гой болчлоо гэдэг. Тэд нар шүн тэгээд суугаад бидэртэй байгаагүй бид нар бүгдээр мэдсэн мэдчихэж байгаа. Луугаан төмрөө өчсөн. Энэ лайвыг үзэж байгаа бох тэр хүн дөрөнд ийм санал оруулъя гэдэг тэр ажлын хэсгийн хурал дээр нэг удаа ирсэн. Би бол хараагүй. Үнээрээ сайхан тийм ээ. Зээн голдыг би хараагүй. Хочулаас бол яг Фортуна хата ирсэн. Өөр одоо хэн бэ тийм Гарамгаа хатар. Тэмүүжин Батчим 2 хамгийн сүүлийн 2-3 хоногт нь ирж үзэгдсэн. Илүү олон зарчмын дээр бид маргасан. Өнөөдөр Чимдээ шиг маань залуу ингээд залуучийн түүчээ болоод энэ тогтцсон энэ системийн эсрэг зогсож штэ. Бид цөөхөл харж байна өнөөдөр. Зохион байгуулалтын алдаа багш Чимдээдээ би түрүү хэлжил бид арай өөр газар зохион байгуулсан маань чинь. Би өөрөө өөртөө төрөөд нарны гүрэж 2 тарч ирж штэ. Тэгээ дараа дахиад хий. Энийг бүр төрийн ордон дээр хийх хэрэгтэй. Талбай дээр хий. Тэгээ сошиал медиа түрүү ярьсан тэн дээр 10,000 төгрөгийн хандийн тэр чаленжийг эхлүүлээ л да. Нийгмийн өөрчлөлтийг залуу үе энэ нийгмийг авч явах ёстой гэж бүгдээрээ л орилцоодог гэсэн сошиал медиа твиттерээр. Тэгээ та нар хаана байгаа? Чимдээгийн энэ бичсэн юмыг одоо ретвит хийгээд байгаа нь хэд байгаа өнөөдөр? Нэг гачин попын бичгээрээ тэрийг нэг сони би мэднэ л дээ. Би 80 мянган дагагчтай юу бичгээр эдгээр ретвит хийгээ юу бичгээр дугаа олдгийг. Миний уур хурч юм үүндээ. Би гомдож байна. Тэр олон өдөр шөнөгүй твиттертэй сууж идэх залуучууд хаана вэ? Чимдээг мэдэн шүү дээ бүгдээрээ. Тэр орой нь болохоор нэг санам интернетээр хуулсан нэг левчтэй левчгүй хүүхний зураг болохоор шеэрлаа тэрийг яриад. Поп цоогоо. Монголын ард түмэн бид нар өөрсдөө байгаа юм шүү дээ. Улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуул өөр болчлоо гэдэг. Хурлын сонгуульд 200-аад хүн нэр дэвшсэн апартманд нь ажилласан хүмүүсийн тоог тоолоход 400 мянган хүн байдیں۔ Тэр сүлжээгээ дамжуулж манай гишүүд төрийн эрх авахын төлөө бүх намууд мөнгө тараасан байдаг. Зарим нь тараагаагүй л ахaltaа. Тэрийг тэр сүлжээг нь дамжуул манай ард түмэн авсан байдаг байхгүй юу? Би ард түмнийг бол буруутгахгүй л дээ зүгээр. Угаасаа манай ард түмэн бид нар ядуу байгаа өнөөдөр. Тэг мөнгөний авах хэрэгтэй. Буруу аргаар олсон. Өөрийнх нь төсөөс, өөрийнх нь татрын мөнгөөр төсөвт орсон мөнгөний буцаагаад тарааж байгаа хэлбэр л дээ. Тэгэхээр ард түмэн бол тэрийг авчих хэрэгтэй. Гэхдээ сонголтоо ихтэй яагаад Монгол хүний нөгөө хүнээс юм авчаад одоо морь чаддгүй ч юм уу. Fucking морилтай нус төчтэй морилт чиний харманаас зүүн харманаас ч мөнгө аваад баруун харманаа чи хийж яхад чи тэр хүний төлөө саналаа өгөөд иж. Яа таарах юм бэ? Манай нийгэм өөрөө болохгүй байхгүй юу? Өнөөдөр Чимдээ шиг залуу одоо энэ нэр дэвч байгаа 4-5 хүний эсрэг ганцаархнаа нийгэмд одоо цоо шин хүн ингээд гарчиж байна. Манай нийгмийн 90%, манай намын 90% тийм зогсож байгаа шүү дээ.
Манай Арслан залуучдын холбоо энэ дээр бүр бодлогоор зогсож явах хэрэгтэй шүү дээ. Залуу үеийг энэ хүн тэргүүлж шүү дээ. Тэр хүний чинь дуу хоолойг энэ хүн тэдний ярьдаг хэлэхэд чадахгүй байгаа юм чи энэ хүн хэлий гэж шүү дээ. Хаана байгаа? Сошиал медиагийн ханаас би асууя. Тэр Facebook, Twitter гэдэг нөхцөлтэй. Тэр АЗХ, тэр одоо мундаг одоо ан залуусгийн группд одоо хэдэн зуугаараа байна. Өнөөдөр хаана байгаа тэд нар? Би нэлээд бүр шүүмжлэр нийгмийг. Тэгтээ зүгээр чимдээ. Би чамаа үнэхээр бахарч чинь. Би ингэж нэр дэвшиж баг зүрхлэхгүйсэн баг. Хоёр талд бид нарыг энэ сунгаа бити ороороо гэдэг энэ хийж байгаа тэр 250 сая долларын төгрөгийнхэн тэр юу харахгүй юу? Чи юу гэсэн үг вэ? Өнөөдөр 2 өрөө бай 60 саятай байгаа. Би барилгын санхт ажилладаг би мэдэж байгаа. Чи хитэн 2 өрөө бай. 2 өрөө байрыг энгийн ард түмэн өнөөдөр сарын 5-600 мянган төгрөг цалин аваад бүтэн 30 жил 20 жил лизингээр хөдөлж авдаг шин. Яагаад би хүрд эргүүлье гэж хэлсэнийхэн төлөө энэ хүнийг 4-5 байраар торгож байгаа юм. Манай Арслан нам үндэсний хэмжээний нам тэр 180 мянган гишүүнтэй юм бол тэнтээсээ зүгээр тэр шинээр тогтоож 10 мянган төгрөгийн татвар тогтооход тэн дээр 100 мянган хүнээс тэр хүн төгрөг босч байгаа. 12 мянгаар тооцоо тэр хүн 200. Бидний яриад байгаа тэр гишүүншил татвар дээр оруулж байгаа үүсэхийн гишүүдийн тоо өнөөдөр 480 болно гэж ярьж байгаа. Тийм үү? 480-аас бид нар 5 сая төгрөг суглуулахад 1.9 тэрбум болчихлоо шүү дээ. Арслан төрийн банкнаас зээл авал та. Хөгжлийн банкнаас зээл авал та. Зээлээ авчаад хамгийн сайн хүнээ тодруулчаад тэр гарсан 1-2 тэрбум төгрөгөө дараа нь намаараа төлөлтөө. Өнөөдөр би хойсоо өнөөдөр өөрт байгаа боломжоо ашиглаад 5-10 сая төгрөг чимдэд хандуулж байна. Энэ нь бол яг нь 50% нэг юм байна л да. Тэгээ манай намын энэ залуучууд дотор 50 дахиад нэг юм залуучууд гарч ирнэ гэж би бодож. Манай хөдөлгөөнөөс 5-10 залуучууд ингэ гараад ирж байгаа. Энэ чи коз, гайхамшигтай козны төлөө бид ханд өгч шүү дээ. Би дахин хэлье. Би дахиад зөндөө ярмаар юм. Гэхдээ би таныг уйдамаар байна. Би их жоохон тийм юу байх шүү. Ширэн. Өнөөдөр шүү дээ тийм. Улаанбаатар даяар бидний үеийн насны залуучууд хэдэн 100 мянган төгрөг, хэдэн сая төгрөгийг шинжил зарцуулж байгаа гэж байна. Хамгийн захын шинжлэлийн пари $200, 200 мянган төгрөгөөр 50 мянган төгрөгөөр 100 мянган төгрөг болж байгаа шүү дээ. Нэг орой идэж үзээгүй юм шиг тэр ногоотой шөлөө идэх. Нэг жоохон нөгөө аббагийнхаа хөгжмөд нэг болох бүжиг хийхин төлөө 200 мянган төгрөг хандуулчаад энэ нийгмийн төлөө, энэ системийн эсрэг зогсож байгаа энэ чимлэгийн төлөө 10 мянган төгрөг харамлж байгаа юм болов уу? Би гайхаад байна. Бүгдээрээ сошиал медиагаар 10 мянган төгрөгийн тийм чаленж 10 мянган төгрөгтэй. Миний найз, би найзлаагч би тестлээр юм дээр. Миний урилга явуулсан 10 найз нэг 10 мянган төгрөг өгөх нүггүй гэдэг. Чимдээ хэр олон их мөнгө цуглуулсан ерөөс асуудал биш. Хэр олон хүн чамд нэг төгрөг 10 мянган төгрөг өгч байгаагаар л чиний дэмжлэг тодорхойлогдно. Энэ компанид ажлыг бүгдээрээ энд байгаа нэг 40-50 хүн байна. Бүгдээрээ шеэрлахад цаашаа маш олон хүчтэй давлага болж чадна. Би 10 мянган төгрөг цуглуулсаар хагаад 100 сая төгрөг босч байх гэж бодоод байгаа. Боломжтой тоохгүй юм чинь. Ерөнхийдөө нэг 10 мянган хүнээс 10 мянган авах хангалттай 100 сая төгрөг. Энэ бол гайхамшигтай. Хэрэг тэгж чадсан. Өнөөдөр чимдээгийн маань хандив мөнгө босч чадахгүй бол бид нар чимдээг буруут хэрэггүй л дээ. Зүгээр залуу уйл бууж өгч байгаа. Өөрснийхөө одоо яах вэ нэр тэ байгаа цаг нь юм юм байна. Ягаад тэгэхээр бид нар сая төгрөг асуугаагүй шүү дээ. Сая төгрөг өгөх юм бол тэр чинь 250 хүнд өгөх ёстой юм баггүй. Тэгэхээр эдийн засаг бол хүндрэлтэй байна. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлд оруулсан хүмүүсийн чинь эсрэг энэ хүн зогсоод шүү дээ. Манай Арслан муу ажилласан шүү дээ. Би бол Арслан намын засаглалын үед асар их хөрөнгө оруулалтуудаа би зогсоосон. Долларын ханш хүүний зөрүүн дээр би маш их мөнгө алдсан. Шударгаар олсон маш олон тэр одоо өөртөө байсан жоохон шин тэр хөрөнгө оруулалт одоо хадгаламж байдаг бол тэр алдсан. Яг энийг бол манай нийгэм тэр чигээрээ бүгдээр амссан. Тэгээ хинж буруугүй гинэ. Манай Арслан намын их хурал дээр хин нэгний буруу яриаггүй шүү дээ. Намын дарга гуйгаагүй шүү дээ. Энэ хүн улс төрийн шийдвэр гаргасан шүү дээ. Бусад хүн нөлөөсөн янз бүрийн яриад байгаа.
Сонгуулийн системийг чи ийм болохгүй чамайг ална гэж хинж тэгж хүн хэлээгүй шүү дээ. Намын дарга хүн чинь тэнд шийдвэр гаргадаг учраас тэнд хүчтэй байхгүй. Зээн хол дарга сонгуулийн системийг өөрчлөөд нөгөө талд гараа өсгөж урсан шүү дээ. Яагаад энэний төлөө ядаж өөрчлөхгүй байхгүй? Арсланын даргыг авахын тулд тэр хүн хэсэг бүлэг фракцуудтай хамтарч Алтан уугийн засгийн газрыг огцруулсан шүү дээ. Манай намын байгаа тэр хүн ихлүүлсэн шүү дээ тэрийг. Алтан уугийг даргачихсан. Өнөөдөр өөрийнхөө хамаатан садан хөргөнөө Монголын төв банкны одоо юу гэдэг тэр засгийн газрын хэрэглэх газрын дарга өөр юу лээ? Эрдэнэс одоо Монголын хамгийн том Темасекийн захирлаар тууцын даргаар 20 өд тавьж шин. Тэр мундаг залуу дууссан боловсролтой сайн залуу. Гэхдээ тэгж болохгүй ш. Тэр хүүхдээ амьдралаа тоглочлоо ш. Тэр дэнзэн залуу юм. Ер нь. Тэрнээс өөр хүн Монгол байдаг юм уу? Одоо зөвхөн Алтан уугийн хөргнөөс хүн өөр хүн олдохгүй юм тийм тавих гэхээр. Энийхэн тул Алтан уугийг өөрсдөө гоох хэрэгтэй ш. Би өөрт нь хэлсэн. Зээнх бол даргач би хэлсэн. Уудж байгаа би хэлсэн. Та нар өөрсдөө гоох хэрэгтэй. Яг гоохгүй. Гойч хэл та. Энд чи ёс зүйн зарчмын шин соёл төлөвшөх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр эдийн засгийн ийм байхад хэн ч хариуцлага үлээхгүй байна. Хэн ч хариуцлага үлээхгүй байна. Хэн ч өөрсдөө гоохгүй байна. Ихэнх нь гадаад дотоодод одоо амраад номын дуу сонсон гэх бүгд сонгуулийн буцаад ирнэ л дээ. Чимдээ бол манай үеийнхнаас зориглоод бидний түүчээлээд ингээд урагшаагаад энэ цасыг, мөсийг хайрлуулах гад хурц зэр болоо явж ин л да хамтаа ирэлцгээ араас нь төлөх хүч нь бай ядаж тэг чадахгүй бол яг өөрсдийнхөө байгаа байдлыг харъя. Гэхдээ зөвхөн нэр дэвснээрээ чимдээ манай нийгмийг илааршуулахад, цэвэршүүлэхэд маш том стейтмент мэдгэлийг бол хийж байгаа юм. Чимдээ ороод ялахгүй хоо минийс. Угаасаа тэр саналын юмнуудыг чинь одоо интернетээр бүртгэх юмыг би санд оруулаад байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Одоо биеэрээ бүртгүүлнэ. Тэгээ өөрийнхөө хамаатан садны хит яваад энэ марафонд хэдэн хүн оролцсон л да манай намаас 10,000 оролцсон юм саналаар 100,000 санд өгөхгүй. Интернетээр тэр хүн бүртгүүлэх боломжийг хаачиж байгаа юм шиг. Болилтоо. Юу хийж байгаа ойлгомжтой шүү дээ. Зүгээр. Нэг олигарх нь ялаг тэ манай нам угаасаа шинжлэх чадахгүй байх та. Чамайг өрөх байх ч юм аа. Өрөөсэй гэж найдаж чинь. Баг өөртөө авахгүй үстэй. Аваад жаа. Бид нар өөрснөө энэ нийгмийг эдэнтэй эдэнгүй өдөртөө чиглүүлээд явах цаг угаас ирж байгаа. Бити яа. Бид нар дахиад зөндөө хугацаа. Эднэр одоо сүүлчийн удам бадамлаж нэг жоохон асаад тэг унтрах чинь. Яг бадамлаг хөрхий. Тэгээс окей. Уг нь шүү дээ те. Энэ хүмүүс бүгдээрээ манай ой дууслаа гэж нэрээ татгацтай байсан. Тэгээ чимдээ дээр манай нийгэм яаж дэмжиж гар бие орцгийг би бас хармаар байна. Манай нийгмийн итгэцүү болоод бурууд хэрэггүй гэхдээ байгаа нь тэр. Яг та таарсан засагтайгаа таарсан намтайгаа байна биз. Энэ залуу зориглолоо шүү дээ. За чимдээ дээр баяр хүргэе. Амжилт хүсье.